Нэг багш 0 ороод би засгаад доошоо нь цуултар руу харсан чинь цуултар хүний толгой байсан. Нэгэн зочид буудалд хүн болон ус нь амар муухай амттай муухай чанартай гэж гомдлоод исэн чинь усны танкийг шалгасан чинь юу болцсон гэж 3 настай хүүхэд оймууданд алга болсны талаар. За нэгэн Япон сургуулийн доромж заяа. Одоо багш нарын доромд одоо нэг багш 4 хоног аялах гээд явсан юм байна л да. Одоо ингээд сургууль амарцсан тэгээд гоё ингээд аялчаад ирээгээд явсан юм байна. Тэгэхээр тэдний гэрт нь хүн байхгүй 4 хонсон юм байна заяа. 4 хоноод сайхан аялж агаад гэр бүлтэйгээ амар гоё явж агаад буцаад ирвээ. За манай хүн тэгээд доромдоо орж ирснээр хамгийн ихэнд хиймээр байгаа зүйл нь шээмэр санагдсан юм л да. Яг гэвэл амар удаан машин барьсан болохоор шууд 0 руугаа гэртээ орж ирээ шууд 0 руугаа ингээд доошоо ингээд харсан чинь юу харсан гэж доошоо харсан чинь fucking хүний хоёр нүд харагдчихсэн. Ингээд царайны юм хэсэг ингэсэн байжсэн. Тэгээ мэн бүр ингээд амар гайхаад айгаад орилоод what the fuck яа юу вэ гэл. Тэгэд анх яг ойлгохдоо яг амьд хүн ингээд дээшгээ ингээд хараад байж байна. Гаж тонтой хүн тэр доор нь орсон ингээд байж байна гэсэн тийм хартай айгаад орилоод шууд гэрээс гарсан байгаа. За тэгэнгүүтээ шууд гэрийнхээ арталд очоод шууд нөгөө ингээд бохирын холооных нь нөгөө талынх нь таглаа нэгдэг юм заа. Одоо гэрийнх нь ард нь яг 0-ных нь ингээд бохирын холооных нь таглаа байна гэсэн үг. Одоо тэрнгүүр ямар нэгэн хүн орсон бол орох боломжтой гэдэг үг заа. Тэр бохирын хоолойг ингээд харсан чинь ингээд нээгээд харсан чинь доор нь хөл байсан. Хүн дотгошоо оронгууд хоёр хөлөө ингээ хумаад тэг яг тэр цаатлыг 0-ных нь ингээ дээшийг ингээ харахаар байдлаар ингээ гацсан байсан заяа. Тэнгүүдээ шууд цагтаа магдаа дуудаад юу болов яасан бэ гэл ингээл бөө юм болоод нөгөөдөл чинь бохирын холооных нь энэ радиус нь ердөө 34 см байсан заяа. Тэгэхээр тэр хүний өөрийнх нь одоо мөрнөөс илүү жижигхэн гэдэг гэсэн үг. Одоо баг энэ хавар гэсэн үг шүү дээ. Тэнгүүд яаж тэр хүн тийшээ орсон бэ гэдэг мөр маш том асуулт гарч ирж байгаа юм. Тэр дотгошоогоо ингээ орж болох хоёрхан аргатай. Нэг бол тэр 0-ны нөхөр орон тэр угаас удлаа яагаад үл 20 см жижиг юм 0-ны нөх байгаа шүү. Тэр угаасаа багтахгүй. Тэнгүүд орж болох ганцхан арга нь тэр цаатлаараа гэрийнхэн ардлаар бохирын хоолойгийнх тэр тагийг онгоолгож байгаа. Тэгээ орох боломжтой. Тэнгүүд тэр таг нь 34 см. Ямар ч хүн багтахааргүй заяа. Ямар ч акробат ч юм байлаа гэд бүр ингээд ямар ч амар уян хатан хүн байлаа гэд тийшээ орох боломжгүй. Орлоо гэд тэр чинь амар нэг эвгүй байдлаар ингэж нуурж арагшаага ингэж орж иж 0-ны тэр нөхлөө ингэж дээшээгээ харж ах байдлаар орох боломжтой заяа. Тэнгүүд яаж тэр хүн орсон байх вэ? Тэр хүн тэр хоолон дотор ингээд гацсангуудаа ерөнхийдөө бүр 7 хонсон байгаа. Тэнгүүтээ 7 хоногтоо яаж өгсөн бэ гэхэлэр тэр дотор бол амьд орсон юм шиг байгаа. Hypothermia буюу одоо ингээд хөлдөөд өгсөн гэдэг юм заяа. Зүгээр ингээд амьд тийшээ дотор орсноо ингээд ерөөсөө тусан гуйсан юм уу яасан баг гуугаагүй зүгээр л чимээгүй үйж байгаа тэнчнээ зүгээр хөлдөөд өгсөн. Яг яагаад гэдэг нь ингээд тодорхойгүй. Тэгсэн чинь ингээд жижигхэн тосгоны болохоор ерөнхийдөө ингээд хүмүүсээ ингээд бие бинийгээ таньж байгаа шүү дээ. Тэгээд яг хин юм бол гэж бодоо тэрийг ингээд цагдаа нар ирээл одоо ингээд гарах гал оролдож байгаа шүү дээ. Тэр жижигхэн зогсгоны ингээд цагдаа нар янз янзын тийм тоног төхөөрөмж байхгүй хэрэгслүүд байхгүй тэр хүмүүсийг яаж татаж гаргахаа ойлгохгүй маш удаан ноцолдсон. Баахан цагдаанууд тэр бохирын хоолоор ингэж дотгошоогоо шуурах гэж оролдоод бүр тэдний ингээд арай гэж нэг гараа оруулаад ингэж татах гаа тий боломжгүй ягаад бол тэр хүмүүс тэр дотор ингэж гаццсан ингэж хоёр хөлийг ингэж нийлүүлж ягаад ингэж кросслж байгаад тий татах гэж оролцсон ч багтаагүй ташаан тулаад тэгээд ерөөсөө ингэж дээшийг яаж татах гэсэн боломжгүй. Тэнгүүд хүн алангуудаа тэр дотор нуух гад хийцэн мүү гэнгүүт бас боломжгүй. Тэгэх юм бол ингэж хоёр энтэлт нь юм уу эсвэл хаана их тийм заавал нэг тийм гимтэл байж л таараа тэр чинь хүн алсан хүн нууж байгаа бол хамаа намаагүй өгцөн цогцыг чинь нэг айтайхан оруулж моруулна гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тэнгүүд гимтэл байхгүй. Цагдаа нар нь болохоор аргаа бараад өөрсдөө гаргаж чадахгүй болоод ирэхлээр бүр ингэж онцгой байдлынхныг дуудаж байгаа. Тэр бүр хоолойг нь тэр чигт нь ухаж хаад бүгдийн тэр чигт нь тэр хоолойг татаж бүр суулж гарч авч байгаа. Хоолойгоо дундуур нь тасцж байгаа тэгээ нөгөө хүний гаргасан гэж байгаа юм заяа. このマンホール外側から入ってここのこういう形で入ってたということになるわけですよね。そうですね。これはでもここでうまく体が折り曲がるのかどうかも分かりません。著しく狭い内容。直樹さんはどんな状況下で死に至ったのであろうか。 Тэгээд нөгөө тэр дотор нөгөө согцсон нь болохоор ингээд нэлээ утсан, нийл бааз шээсэндээ ингээд утгалцсан. Тэгээд тэр доор ингээд угаасаа бааз шээстэй тэр нөхсөв дотор ингээд орцсон ингээд утцсан байгаа даа шүү дээ. Тэгэнгүүтээ царай мараа ингээд танигдах аргагүй болцсон, баастай болцсон болохоор тий. Тэгэнгүүт тэр цогцыг бүгдийн тэр чигтэн цэвэрлсэн байгаа даа. Бүгдийн цэвэрлээд бүх шээс баасууд нь цэвэрлээд тосгонд ингээд тэр хүнийг таньдаг хүн байна уу гэж тосгоныхоос ингээд асуугаад явсан чинь бүх хүмүүс actually тэр хүнийг таньжсэн. Эн чинь нөгөө нэг хот залуу шүү дээ. За яг хот гэдэг нь болохоор яг нэг жижигхэн тосгон мөртлөө ингээд яг бүх юмыг хийж чаддаг айгүй сайхан зантай айгүй дайжгүй бүх юмыг хийдэг өөрийн гэсэн бүр ингээд хамтлагтай бандтай те гитар тоглодог найрсаг нөхөрсөг нөгөө нэг бидний мэддэг тэр гай мөн бэ штэ. Яахлаар ийшээ яваад орчд ингээд бүх хүмүүс асуусан. Why?
Тэгэнгүүт дараа нь түүний цогцыг шинжээд үзсэн чинь одоо мөрн айгүй өргөн тийм залуу байгаад байдаг. Тэгсэн мөртлөө 30 см-ийн тийм жижигхэн хоолоор яаж орсон байх вэ? Одоо шалбархаа энэ төр ядаж үлднэ гэдгсэн чинь шалбархаа энэ төр бүр ерөөсөө байхгүй байгаад байсан заяа. Тэгээ хамгийн сони юм нь юу вэ гэхээр нөгөө нэг тэр цогцыг илрүүлсэн багш гэдэгээс тэр багш дараа нь ингээд таньсан чинь бас яг тэр хүний яг өөрийнх нь дотных нь хяналтыг таарсан. Тэгэнгүүт угаасаа дотны хүн нь 4 хоног гэртээ байхгүй аялж байгаагийн тэр хүн ерөөхдөө мэдчихсэн бол таарж байгаа байхгүй. Тэгэнгүүт мэдсээрэн байж ич за үнэхээр гаж донтон байлаа тэр дотгошоо ингэж ороод бүр тийм амар гаж хүсэлтэй байлаа гэж бодоход тэр гэрийн эзэн 4 хоног байхгүй гэдгийг мэдсээр ирж явсныхын дараа тэр нөхлөө ордог нэг юу вэ тиймстэй. Тэгэнгүүт яг тэр ингээд нэгт амар сони асуулт болчихж байгаа. Хоёр дахь нь машиныхаа түлхүүр зоолттой орхичоод тэгсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо зоолттой орхично гэдэг чинь нэг хүн гэл зоолттой орхичингуудаа гэс нэг юм авчаад ирээ та гэс нэг тийм яарвшилсан байдлаар гэж явчаад тэгж буцаж ирэх боломжтой байтал ерөөсөө тийм яарсан дүр байхгүй. Угаасаа тийм ухаантай дэжгүй гай байхад ерөөсөө тийм ямар ч ухааны тийм бодлогогүй тийм хийсэн үйлдэл болоод байгаа байхгүй тийм ингээл түлхүүр ингээд зоочод гис юмд явчаад ирэнгүүтээ гүүчээд ингээд буцаж ирэхийн хооронд мань хүн зүгээр түлхүүрээ зоосноо хоёр гутлаа тайлангуудаа нэг гутлаа хамгийн амар сонин машинаасаа нэг жоохон зайтай газар шидснээ тэгээ хөл нүцгэн тэр нүх дотор орсон байгаа юм. Маш сонирхолтой. Тэгмүүдээ тэр хүний цогцыг бас ингээд шинжиж явахдаа одоо за тэр хүн магадгүй ингээд хар тамхи хэрглэчээ тэр доторлоо яаж иж яагаад орсон байх магадлал байдаг юм уу? Эсвэл цогтууж байсан юм. Ямар нэг юм ашигласан байх магадлалтай байгаад бас хүмүүс гайхаад биеийн шинжсэн ч гэсэн дотроос нь ямар ч мансууруулах бодисын архины үлдцүүд ерөөсөө олдоогүй. Тэнгүүд мань хүн ерөөсөө зүгээр ив ирүүл байсан. Үнэхээр амиа хорломоор санагдаад тэр дотгошоо орсон гэх юм бол амиа орлох аргуудыг хамгийн очиж новшин арга байна. Зүгээр л нэг юм баастай өмхий газар орж хөлдөж үхий хин тэгж зовж өгмөр санагдав. Тэгээ явандаа ерөнхийдөө Японы арт иргээд тэгээ цагдаа нар аль нь ч ер нь энэний бүх юмний хариултыг олж чадахгүй яаж яагаад ингээд хайгаад дахин судалж дахин хэргийг нээгээд оролдоод бодоод яасан ч гэсэн тарих нь ерөөсөө хүрээгүй. Миний ч тэр хүрэхгүй байна. Чиний тэр хурж гин үү? Тэгэд явандаа чадахгүй болохоор манай зүгээр тэр хэргийг хаасан байгаа юм заа. Тэгээд одоо хүртэл ингээд зүгээр ойлгомжгүй зүгээр нэг юм яах гэж тэр залуу тийшээ орсон юу болсон яасан ингээд талигдаг юм хэрэг одоо хүртэл байдаг юм байна. За дараачих нь болохоор маш эвгүй юм чихүүцтэй өрсөн. Би энэ түүхийг бас ингээд олж явахтай юм надад эвгүй санагдсан. За яадаг түүх вэ гэхээр ингээд яг юм хостел байдаг юм байна л да. Канадаас аялж ирсэн Алиса Лайм гихч бүсгүй одоо Америкаар аялж явж байхдаа за хоног өнжүүлэх газар гэдэг ингээд ийм хостелд орохоор шийдсэн гэдэг нэг одоо shared hostel гэдэг юм л да. Одоо хамгийн хямдхан опшн гэсэн одоо хонжуулах нэг өөр хүмүүстэй цуг нэг өрөөнд нэг шөнө, хоёр шөнө, гурван шөнө хамаагүй цуг амьдрна гэдэг үг. За тэгэнгүүт ингээд shared hostel руу ороод нэг өрөөнд орсон чинь хажууд нь байгаа хүмүүсийн зан анишны таалагдаагүй учраас өөрийн гисэн өрөөнд ормоор байна гэсэн хүсэлтээр өөрийн гисэн өрөөнд орсон юм байна. Өөрийн гисэн өрөөндөө ороод зүгээрээ байжгаад өглөөнд зүгээр л явчих юмд шүнжэнгөө бас нэг амар сонирхолтой юм болсон байгаад байгаа юм заяа. Тэнгүүтээд ингээд сонин хачирхалтай болж байгаа зүйлсүүд нь бүгдээрээ камерад бичигдсэн. За энэ болохоор нэлээд бас ингээд хүмүүсийн ярьж исэн юм од кейс болоод байгаа юм заяа. Бүр ингээд бичлэг нь одоо хүртэл ингээд оригинал бичлэг энэ төр бүр ингээд байж идэг. Юу болсон бэ гэдгсэн чинь мань хүн шүн босноо. Гинэд яагаад ч юм лефтэнд суухаар шийдсэн заяа. Тэнгүүд тэр лефтэн дотор яг байгаа өөрийнх нь гаргаж байгаа зан аршин үйлдэл биеийн хилэмж байгаа байдал нь цаанаасаа л нэг эвгүй чихүүц төрмөр хүнээс айгаад байгаа мó нэг нааш цаашаа ингэж лефтэрээ хараад яагаад ч юм лефтний хаалга нь бүр ингэж хаагдахгүй нэг юм чөтгөр сүнс шүглцэн юм шиг тэгснэ лефтийн хамаг тавчнуудаа ингэж зэрэг гараад заяа хамгийн гол нь өөр ингэж ямар ч асуудалгүй зүгээр л нэг ингэж аялж явдаг эмхтэй байдаг байхгүй ингэж ямар ч асуудалгүй сэтгцийн асуудалгүй тэмүүтэ та бүхний одоо ингэж харж байгаачлан нэг хүнээс л яг нэг айгаад байгаа юм шиг заяа. Ингээл нуугдаад байгаа юм шиг яг нэг хүн ирэхэд энэ үгс яг нэг тийм айдастай нэг тийм төгшүүртэй яг байгаад байгаа нь ингээд анзаарэгдэж байгаа. Тэгэнгүүтээ бэжснаа лефтнээс хальт ингээд гарангуудаа яг үүдэнд зогсож байгаа. Үүдэнд нь зогсож байхдаа гараараа ингээд амар сонин үйлдэлүүд хийж эхэлнэ. Шүний хитэн цаг болж байгаа. Тэг ингээд нэг зүгээр хүн унтчих байтал чинь яагаад ч юм ингээд сонин гараараа ингээд нэг юм сонин үйлдэлүүд хийгээд байгаа. Тэгээ зогсож байгаад лефтийнхээ үүдэнд зогсноо цаашаа хараад нэг юм хүнтэй юм яриад байгаа юм шиг заяа. Яг хинтээ яг яагаад ана ойлгомжгүй. Ер нь л ингээд зүгээр биений хилэмжээр ингээ харангууд яг хүнтэй юм яриад байгаа юм шиг цаашаага хараад ингээд нэг юм яриад юм тайлбарлаад байгаа юм яагаад тань тэгэж ингэж байж ийснэ ерөөдөө энэ бичлэг нь ингээд нэг юм 5 минут үргэлжилж байгаа. Тэгэж юм сонин үйл гаргаж ийснэ. Тэгээд тэр лефтээс ингээд гараад явчихж байгаа. Хамгийн хачирхалтай нь тэр эмэгтэй маргааш өглөө нь хизээч өрөөнөөсөө гарч байгаа тийм чек аут энэ төр хийгээгүй гэдэг жан заяа. Одоо чек аут гэж үүдэг шүү дээ. Хостел юм хотелд оронгууд нь доошоогоо очиж байгаа. За би ингээд өөрөөрөө хүлээлгэж өгье гэдэг ч юм уу. Өөрөөгөө хүлээлгэж өгье гэдэг юм байдаг гэсэн
гэсэн ерөөсөө өөрийгөө зэж хүрээлгэж өгөөгүй. Тухайн үедээ болохоор хотелийнх нь хүмүүс нь тэр охин зүгээр л ингээд цуцсан гэж ойлгосон. Төлбөрөө төлж чадахгүй цуцсан гэж бодсон. Тэгэл хинч нэг юм бодлохгүй тэгээд байж исэн, цаг хугацаа ч гэсэн өнгөрсөн. Тэгээд нэг сар болсон. Байж исэн чинь хотелийнх нь хүмүүс усны одоо чанар дээр гомдол хийлгэж эхэлсэн. Энэ усны чанар нэг л биш ээ. Энэ уснаас ч нэг юм амтагдаад байна. Нэг л сонин усны даралт чинь амар муу байгаад байна. Усны чинь өнгө нь бас ингээд амар сонин өнгө гараад байна. Та нар энийгээ шалгаад өгөөч гэдэг ингээд олон хүмүүсийн хүсэлтээр манай хэд дээдэлтэй байдаг одоо water tank буюу одоо ус нөөцлөдөг одоо усны том юм танк гэх юм уу те дотор ингээд ус үүдийг тэнчэнээс ингээд бүх усны гэж татагдаж хүмүүслөө тарагддаг гэсэн үг шүү дээ. Дөрвөн том тийм юм том баллон хэдий хэдэн тонны те хүмүүс тэр дээшээ очиод тэр танка бүгднийг шалгасан. За нэг нь шалгалаа. За зүгээр нь хоёр дахь нь шалгалаа. Зүгээр нь гурав дахь нь шалгалаа. Зүгээр нь дөрөв дэх усны танкийг шалгасан чинь дотор нь нөгөө охины цогц байсан. Тамны амшны шав шалтан. Тэгээд гол нь хувцас нэг хажууд нь байсан. Тэгэхээр яг тэр эмэгтэй тэр дотроо орсноо хувцас тайлснаа тэгээд хөвцсөн. Тэг үгцэн. Эсвэл хүн алангуухтаа дээрээс нь хувцсыг хийцэн. За тэгэнгүүт нэг ийм юм болоод байгаа. Өөрөөгөө нэг бол ингээм амиа ордоод өгцсөн, нэг бол хүн алдсан. За тэгэнгүүт энэ хоёр боломжийг төсөөлье гэд үзээгүй жоохон боломжгүй зав. Яагаад вэ гэхээр за тэр дээшигээ тэр усны тэр танк руу гарахын тулд тэр чинь дээвэр дээр байгаа шүү дээ. Дээвэр рүү гарахын тулд хаалга байгаа. Тэр хаал нь болохоор автоматжуулалттай. Ингээд зөвхөн юм тусгай чипээр онгоодог зав. Чипээр биш ямар нэгэн хүчээр ч юм уу эвдэлж онгоолох юм бол шууд нөгөө нэг тохиол дуурч эхэлнэ. Тэнгүүд тохиол дуурах юм бол мэдээж мэдэгдэн шүү дээ. Тэнгүүд тохиол энэ тэр дуураагүй юу ч болоогүй камерд юм бичигдээгүй тэр давхрын ядж хахад камер ерөөсөө байхгүй юу бас мэдэгдэхгүй зүгээр л лефтээсээ бууснаа нэг сарын дараа цогцсон тэр дээдлийнхаа усныхаа танк дотор нь ингээд олцсон гэдэг жаа. Хүн алсан байлаа гэж бодоход лефтээр бас ингээд нэг эвгүй хүн орсон байна уугүй гэд бүгдийг шүүж байгаа шүү дээ. Ерөөсөө тийм юм байхгүй байгаа заа. Ерөөсөө цорын ганц тэр дээшээ гарсан байх боломж гэдэг их юм бол цонхоороо гарангуута спайдермен шиг дээшээ авирснаа 150 кг-ийн жинтэй тагийг эмэгтэй хүн ганцаараа онгоолгож чадах байсан. Тэнгүүд ингээл нэг л юм ингээл нэг л сонирн байгаад байгаа. Энд чинь нэг л юм буруу болоод байгаа юм. Тэгээ маш олон хүмүүс энийг сүнс чөтгөртэй холбосон. Цоврал алуурчдын сүнс тэр дотор шүглчээд хүмүүсийг тэгж алаад байна гэсэн тийм таамаглал гарч байгаа юм заяа. Яагаад вэ гэхээр тэр хотелд бас хизээ нэгэн үед цоврал алуурчин байсан юм байлээ. Тэгээд 30-аад хүнийг шахуу тэр хотел дотор алсан юм байлээ. Би ингээд бодоод байхдаа надад амар сонир санагдаад байгаа байхгүй. Ингээд тэнцээ ингээд 30 хүнийг алж исэн тийм алуурчны тийм газар байгаад байдаг. Тэгснэ ингээд хүмүүс ингээд сонсч исэн мөртлөл те тэр хотел руу очиод ингээл хотелд хоноод байдаг. Тэгсэн мөртлөө тэр хотелд бас ингээл үйл ажиллагаагаа явуулсаар хിവэрээ байдаг. Нэг охин бас ингээл тэр дээр нь ингээл танк дээр ингээ өгцөн байгаад тахт. Тэгэнгүүтээ бас амар олон хүмүүс ингээ өгцөн хүний юм одоо устаа тийм усыг заван усыг ингээ уугаад байгаа шүү дээ. Тийм юмнаас болсон ч гэсэн тэр хотел ингээ одоо хүртэл ажиллаа. Өнөөдөр хүртэл ажиллаж идэг. Бүр тийшээ очиж влог хийжсэн бүр ютубер хүртэл байдаг юм л зав амар юу. Энэ ийм сонин түүх байгаад байгаа. Энийн ингээ тайлбарыг одоо ингээ бодонгууд надад бараг тэр сүнс нь хамгийн ойр болоод байгаа. Тэгвэл зүгээр аялж явж байгаа л буцах хүн чинь өөрийнхөө амиг хорлох шаардлага байхгүй. Амиа хорлоо гэхэд тэгж ийм сонирн байдлаар ингээд ийм боломжгүй тийм сонирн байдлаар ингээд яах ингээд хүн алсан байлаа гэхэд ерөөсөө бичлэг камер дээр нь ийм сонирн хүмүүс гэж гарч наашаа зогчсон ийм эвгүй тийм бүртгэгдсэн хүн ерөөсөө байхгүй байгаа мөртлөө яаж тэр дэше орж ирсэн юм сонирхолтой байгаа байхгүй. Та нар энийг яг юу гэж бодож чинь коммунист төр үлдээгээрээ та нар үзүүлэлийг бас сонсъё. Rocker Web гэдэг 3 настай нэг хүүхэд байж л тэгээд ерөнхийдөө ингээл автагаа нэгэн өдөр гоё тоглож исэн юм гадаа заяа. Тэгээд нохотоо цуг. За тэгээд манай Rocker Web жижиг сажиг хорхоо шамчнуудыг ингээд хайгаад явж исэн юм байна л да. Яг хуу аавда тэгээд ингээд авчирч харуулад ийм яадаг амт энэ араа энэ амт ингээд тэ зүгээр ингээл хүүхдүүдийг хийдэг зүйл, энгийн хийдэг зүйл. Тэгээд ингээд зөв зүгээр байж исэн. Нохотоо тоглож исэн. Энгийн л 3-year-old activity-нууд хийж исэн. Тэгсэн чинь аав нь гэртээ хальт ороод гарч ирсэн гэж байгаа юм. Хальт гэдэг үг их сурвалж дээр нь байж байгаа. Тэгээд хальт гэдэг яг хэдэн минутыг мэдэхгүй нэг гэсэн аав нь нэг юм авчаад гараад ирэхийн хооронд хүүхд наалга болсон байсан. Уунастай Rocker Web байхгүй болсон байсан. Аав нь гэж бодож байгаа шүү дээ. Ингээд паниктахгүй хичээгээд завгүйсэн мэдээж манай хүү 3 настай холцсон байлаа ч гэсэн угаасаа шалихгүй, хурдан явж чадахгүй, одоохон олдчихно гэд ингээд хайсан байхгүйсэн. Хаанаас ч байхгүйсэн. Яг ингээд нөхсөв мэддэг ингээд ер нь очих магадaltaй газар гэдэг бүх газар руу очсон чи ерөөс байхгүйсэн. За ингээд мэдээж их нэртэй мэдэгдэн ингээд боо паник бла 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 олж чадахгүй болоод ирэхлээр мэдээж цагдаад хандсан. Ерөнхийдөө юу болсон бэ гэсэн чинь ерөнхийдөө ой модлоо явсан байх магадaltaй гэдэг л тийм таам гарч ирж байгаа юм л та угаасаа яг тэдний амьдэрдэг яг тэр орчинд байгальд байдаг гэдэг юм уу те. Аюугай байгальтай шууд ингээд гэрээсээ гараад шууд ингээд байгаль байдаг. Тинчээ ингээд уулахад тинчээ ингээд шууд ой мод гэдээ явчихдаг. Тэнгүүд яг тэр ой мод руу
явсан байх магадaltaй гэдэг үндслэлээр цагдаа дуудаад цагдаагийнхан тэгэнгүүтээ тэр хүүхдийн аав ээжийнх нь хамаатан садан ах дүүс бүх хүмүүс цугларч байгаа тэр хүүхдийг хайж эхэлсэн. Цагдаа нар нохоотойгоо те бүр ингээ нохоотой зөндөө юм хүмүүсийн багтай тэгэнгүүтээ ийм хүмүүс нийлж хайж байгаа юм чинь угаасаа л олдсон шүү дээ. 3 настай хүүхэд за үнэхээр холдлоо гэхэд угаасаа яаж шалих вэ тийм биз дээ. Хурдан тэр чинь гүүж амт юм биш. Хурдан холдохгүй хавцлаа руу унчааг бол ингээл ууланд хавцсан ус гэдэг юм уу байхгүй. Тэрнш бол ингээд гүүлээ гэхэд бол холдохгүй. За ингээд нохоотоо ингээд цагдаа нар ирж байгаа юм чинь угаасаа шууд олдох юм байл гэл ууланд аав ээжээр амар найдлагатай байгаад байгаа юм заяа. Тэнгүүд олдохгүй. Ингээд хідэн тийшээ нааш таашаа явсан чинь ингээд олдохгүй байгаа. Сүүлдээ бүр нисдэг тэр хүртэл ирээд хүүхдийн зүг хайлтсан байгаа даа заяа. За тэгсэн чинь яг ингээд ихний тэр алга болсон шүн маш аимшигтай бороо орсон. Тэгээд цахилгаан цагсан. Маш аимшигтай шуурга, бороо, цахилгаан. 3 настай хүүхдэд алга болсон. Одоо амьд байлаа гэж бодоход чинь тэр чи ямар амар айж байгаа болоо тийм үстэй. Тэгэл бүх хүмүүс чи сандралцгаагаал тэр тусмаа ээж нь бүр ингээд паниктаал миний мөхөө яач вэ чи миний хүү харж байхгүй яаваа гэл те. Бөө юм болоод тэгэл ингээд сандралцгаагаал ингээд байжсэн. За тэгэл өглөө нь болсон 2 дахь өдрөө бас ингээд хайсан хайгаал байсан. Нэг 2 дахь өдрийн 5 цаг орчим хайгуулын багийнх нэг юм болсон. За юу вэ гэсэн чи чулуунууд болсон. За зүгээр нэг чулуунууд биш. Дээшээ харсан чулуунууд байсан заяа. Тэгээ дээшээ харсан чулууныг юу гэсэн үг юм бэ гэдэг юм бол тэр хүүхэд шавжнуудыг хажижсэн шүү дээ. Тэнгүүд ингээд чулууг ингээд дээшээ харангууд доор ингээд шавжнуудыг шавцсан байдаг шүү дээ. Тэнгүүд тэр хүүхэд чулууны доор ингээд шавж байдаг гэдгийг мэдэнгүүтээ тэр хавцаа ингээд бүх чулуунууд ингээд яваад байсан байж тарж байгаа байхгүй. За окей тэгвэл яг энэ хүүхэд энэнгүүр явсан байх нь байна гэсэн итгэл гарч ирээ. За хүүхэд амьд байх бололцоод боломжтой юм байна гэж бодоод манайд хайж эхэлсэн. За яг тэр спотноос холгүй нэг газар нэг юм хаягдсан байгууламж гэх юм да байшин чих нь хайшин зөвхөн нэг юм за байгуулам за байшин гэж чий. Хаягдсан нэг юм байшин байсан хинч байхгүй ямар ч хүн байхгүй. Тим байшингийн хажуугаар хүмүүс явж байхдаа нэг юм сонин дуу сонссон нэг юм амтан гэж байгаа юм шиг дуу сонссон. Тэгсэн чинь тийш ороо шалгасан чинь хэн байсан гэж 3 өдөр шөнө тэр нөгөө хүү маань байж исэн. Нөгөө хүү чинь зүг зүгээр 3 хоногийн дараа тижээ байж исэн. Энэ бүх зүйлийн хамгийн сонин зүйлийг би танарт одоо хэлэх чинь. Хамгийн сонин зүйл ингээд их юм бол тэр хүүхэд алга болсон газраасаа 2.2 miles буюу 3 настай хүүхэд 3 км гэж явсан болж таардаг. Тэр замд нь шүн болно тий. Шүн болно аимшигтэй шүү дээ. 3 настай хүүхэд айж үхэн өстэй. Шүн нь ингээд бороо орсон гэдэг ч аян цогсон гэж байгаа. Амар шуурсан гэж байгаа. Тэр бүх зүйлийг яг яаж амьд яг туулж гарсан бэ гэдэг нь амар сонирхолтой. Яагаад вэ гэхээр тэр чинь нэг ихний шүн болсон зүйл байхгүй юу? Алга болоод яг нэг 8 цаг орчмын дараа шүү. Тэнгүүд 8 цаг 3 настай хүүхэд усгүй, ундгүй, ямар ч чиглүүлэггүй. Тэгээ зүгээр ингээд 8 цагийн дотор 3 км явсан байж болох уу? 3 км шүн болсон шүү дээ. Тэгээд хүү 9 минут доолдоод имлэг аваад ямар нэгэн гэмтэл байна уу? Яасан ингээд бүх юм ингээд аваад үтсэн чинь шалгаад үтсэн чинь ямар ч гэмтэл байхгүй. Зүгээр нэг хэдхэн нэг жоохон алтарж унсан юм уу да гэмээр нэг жижигхэн гэмтлүүд. Тэгээ нэг жоохон ус дутагдсан байдалтай. Амар хэцүү болцсон. Тэгээ амар тийм шоконд орсон тийм юм ерөөсөө байхгүй гэсэн. Жоохон л нэг тийм айцсан байдалтай болцсон гэдэг жахан зав. Жоохон л айсан, жоохон нэг сандарсан. Тэгээ яг тэр айсан байдал нь зүгээр амар олон ийм нөгөө нэг том юм цагдаа нар ирж байгаа шүү дээ. Тэгээ нохоотой тийм хүмүүс ирж байгаа гэдэг тэр зүйлээс нь л яг айсан юм шиг. Тэрнээс шууд 3 хоног алга болсон гэдэг тэр юмнаас ерөөсөө тийм айгаагүй юм шиг зүг зүгээр ингэж байж исэн зав. 3 настай хүүхэд шүү дээ. Цагдаагийнхан болохоор ингэж нэг юм түүх бичсэн. За аав ээжээс болж одоо энэ хүүхэд алга болсон байна. Тэгээд энэ хүүхэд алга болсон учир нь энэ хүүхэд болохоор ингээд ой модон дундуур ингэж явж байгаад тэгэл нөгөө нэг тэр хаягдсан тэр байшин дээр очиод тэр дотроо 3 хоногийг өнгөрүүлсэн. Өөр ямар ч тийм тайлбарыг өгөөгүй. Тэгэл болцсон. Над нэг тийм хар байгаад одоо энэ хүүхдийг хүн хулгайлж авсан юм шиг нэг киднап хийсэн юм шиг санагдаад байгаа байхгүй. Киднаплангуудаа тэр хаягдсан байшин дотор нуунгуудаа те зүгээр л ингээд нэг яаж хийж байгаад юм тайван байлгаад одоо мэдгүй янз янз амт авчирсан юм яас мэдгүй юу ч гэсэн тэр 3 настай хүүхдийг молигдож тайван байлгаж байгаа хоол усанд өгсөн юм яасан мэдгүй тийм байлгасан байх магадaltaй гэж бол үзээд байгаа юм. Эсхүү бол нөгөө giant food гэдэг юм шүү дээ. Алмслах юм а те. Магадгүй модонд алмсууд амьдэрдэг. Алмс тэгээд яг энэ хүүхдийг одоо зөвхөн өөрийнхөө юм байгалийн инстинктээрээ одоо өөрөөсөө жоохон юм амтныг аюулгүй орчинд байлгах ёстой гэдэг үүднээс хамгаалах гэж оролдоод тийм байшин дотор хийгээд тэгээд өөр ингээд явцсан байх магадaltaй юу. Тэгээд янз янз жимснүүд олж өгөөд ингээд үлдээгээд хэрвээ тэгсэн бол нэр үнэхээр crazy. Яг үндэ байдгүй л яг алмс. Тэгээд алмс яг байдаг үгүй бол яг өгөөсгөх бас боломжгүй заяа. Тэр ширэнгийн янз янзын ой мод чинь бид нар ингээд бас ингээд тэр жигтэй бас судлагдаг байгаа шүү дээ. Тэгэнгүүт алмсууд зүгээр л ингээд хүмүүс танигдахаас айгаад тэр хүмүүс мэдчих юм бол хүмүүс судлаад алаад ингэж агнаад ах юм болов гэдгээс нь айгаад нууцлаг тийм байдлаар амьдрэх юм болов.
hell was that? Get up here, Carly! Тэгэхээр яг ийм хоёр магадлал байгаа. Надад бол ийм л таамаглал байна. Та нарын таамаглал ямар юмнаас коммент дээр уншмаар биш үү? Доор бичээрэй заяа. Гэхдээ сонирхолтой нэг та нар энэ хүүхдийн нүрийг харж байна уу? Энэ хүүхдийн яг нүд нь юу болсон юм? Царай нэг л нэг тийм өөр болсон юм шиг. Тэгвэл бас нэг 3 дахь юм таамаглал гарч ирээд байгаа юм заяа. Нөгөө хүүхэд яг үндэ ихний шүн ухцсан. Яг энэ олдсон тэр хүүхэд нь Skinwalker. За Skinwalker гэж та нар сонсч ирсэн байж магадгүй. Сонсоогүй хүн байх юм бол Skinwalker гэж яг адилхан амьд биеийг дууралсан 2 дахь юм одоо юм чөтгөр Skinwalker-ийн бичлэгнүүд гэдэг амар их явдсан шүү дээ. Тим юм байж магадгүй. Одоо тэр хүүхдийн сүнсийн намгуудаа шууд тэр хүүхдийн дүрт болонгууд орж оронгуудаа тэгэнгүүтээ олдсон байвал яах вэ? Тэр хүүхэд actually Skinwalker байж таарвал яах вэ? Тэр ээж хоёр мэдхгүй бол яах вэ? Насан туршдаа Skinwalker-тай одоо ингээд амьдрын яваад одоо. Ээж нь хүүхдээ олонгуудаа энэ миний хүүхэд биш вэ гэж хэлсэн юм. Тийм яваад байсан. Аа. Алан ус үе шал өөр хувцастай. Тий хувцас. Хүй, нэрээ тийм гайс хувцас нь өөрчлөгдсөн байсан гэсэн заяа. Яг алга болохдоо динозаврын нэг юм пажама өмссөн явсан. Олдохдоо бол тэр шал өөр хувцастай байсан гэдгийгсэн. Өөр хаанаас юм хувцас болох юм сте. Тэнгүүд яг нэрээс Skinwalker гэх юм. Тэгэхээр та нарт яг аль опшн нь аль таамаглал нь илүү тийм ойр санагдаж байна. Одоо яг энэ сүүлэгтэр бол ингээд цагдаа нар ингээд өөрсдөө тайлбарыг өгцөн ихтэй бид тэр тайлбарт итгэхийг хүсэхгүй нь 3 настай хүүхэд яавч 3 хоног усгүй юугүй ундгүй хав харанхууд ой модонд гав ганцаараа ингэж байж чадахгүй. За байсан байлаа гэхэд маш амар шоконд орж айсан тийм байдалтай олдох хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь ерөөсөө тийм амар шоконд орсон байдалтай байгаагүй. Зүгээр л нэг жоохон айцсан сандарсан тийм байдалтай л олдсон заяа. Тэнгүүд нүд нь юм сони юм болцсон. Амар юм хүн гэж хэлэхээргүй нэг юм байдалтай юм сони юм царайтай олцсон гэдэг миний нэг л сонь санагдаад байна. Нэг л сонь. За дараагийн имжлэлээр та бүхэн бас юуны талаар яриулмаар комментээр үлдээгээрэй. Хамгийн их лайктай комментиг би сонгож жагаад контент болоо та бүхэнд бэлгэлэх болно. Тэгэхээр дараагийн имжлэлээр ууслаа. Түр зүр баяртай. Энэ бол түмээ ба түүний эвгүй цовруулуудын одоо ингээд ихний хэсэг нь байлаа.